Монгол Улсын ерөнхийлөгч Обногийн хөрвөсгийн ажилтнууд бизнесийн группүүд бас дагалдаж явж байна. Энэ удаа 40 аж ахуйн нэгжийн 60 орчим бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид Үзбекистан улстай бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх мөн олон төрлийн салбарт хамтан ажиллахаар ингээд тохиролцлоо. За үүнтэй холбогдуулаад хонь ямаа өхрийн махыг хөлдөөгээр нь Үзбекистан улс руу гаргадаг байсан бол бүтэн боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг экспортлох тийм боломжийг бас нээж өгч байна. Энэтэй холбогдуулаад мөн хоёр улс хоорондын хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулагдж байна. Мөн худалдааны зөвлөл байгуулагдлаа. Бизнесийн үйл ажиллагааг нь бодлогын түвшинд дэмжиж богино хугацаанд худалдааны эргэлтийг 10-аас 20 дахин нэмэгдүүлэх тал дээр боломжуудыг олгохоор тохиролцлоо. За мөн хоёр улсын шадар сайдын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж эхэлж байна. Элчин сайдын яам албан ёсоор нээлттэй хийлээ. Мал эмнэлгийн худалдаа борлуулалтын чиг цаас бас батлагдж байна. Энэ нь одоо гадаад худалдаа тухайлбал малын гаралтай худалдааг одоо албан ёсоор хийж эхэлнэ гэсэн үг. Монгол Улсын ерөнхийлөгчийн өндөр хэмжээний ажилтнууд болон түүний бүрэлдэхүүнд багтаж яваа бизнес эрхлэгчид маань өнөөдөр ганцхан дүүрэн эх орондоо буцаж байна.